Сайн байцгаана хүүхдүүдээ 3 дугаар ангийн сурагчдад зориулсан хөгжмийн онлайн хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр сурагчийнхаа 58-аас 54 дугаар хуудсыг нээгээрэй. За шидэт луу. За хүүхдүүд та нар харж байгаа бишүүр пианико хөгжмөөр тоглож сурах юм байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ бишүүр хөгжмийн нотны хэсгээ тоглож сурнаа. За одоо бүгдээрээ нотоо нэрлэе. За хүүхдүүд та нар багшаагаа дагаад нэрлээрэй. За хамгийн ихний нот до. За энэ хүүхдүүд бүгдээрээ мэднэ тийм ээ. 8 нотын пауз до, си, соль. 4 нотны пауз. Цаашаа нэрлэе. ля, до, соль. 4 нотны пауз, соль. За дараагийн мөрийг бүгдээрээ харъя. Яг дээдлийнхаа шугамыг яг татаад бичсэн байна. За бүгдээрээ нэрлэе. До, 8 нотны пауз, до, си, соль, 4 нотны пауз. ля, до, соль, 4 нотны пауз, соль. За цаашаа нэрлэе. фа, соль, ми, соль, до, ля, си, до, ре. За хоёр дахь октавын ре. 4 нотны пауз, 4 нотны пауз. За цаашаа харъя. За хамгийн сүүлийн мөр маань мөн адил 3 дахь мөрөнд бичигдсэн нотыг эхний хоёр такт маань яг давтсан байна. За нэрлэе. фа, соль, ми, соль, до. За одоо хамгийн сүүлийн нот маань харин жоохон өөр байгаа шүү. ля, до, си, 2 дугаар октавын ре, до, 4 нотны пауз, 4 нотны пауз. За ингээд дуусгах нэ. За одоо бүгдээрээ химлээ тоглоё. За химлээ сонсоод алгаад тишрээ. За анхаар и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и 1 2 и 4 и 4 и. За одоо багш нь энэ тактын нотны хэмжээг тайлбарлаж өгье. За наашаа анхаарал таарж байгаарай. 1 гэдэг дээр тогшлоо. И 2 хүртэл байрлаа. 2-ыг и дээр тогшино. За энэ хоёр нотыг холбогдсон байгаа учраас залгуулж бариад 3-ыг салгаж болохгүй байх нь 4 и. За одоо хамт тогшоод үзье. 1 и 2 и 3 и 4 и гэсэн хэмжээ байна. За дахиад нэг тавьчихъя. 1 и 2 и 3 и 4 и. За цаашаа харъя. 1 и 2 и 3 и 4 и. За энэ синкоп хэмнэл орж ирж байна. За дахиад синкоп хэмнэлээ татъя. 3 и 4 и. За цаашаа хагас нот барьж байна. За одоо 3 дахь шугам, 4 дахь шугам бичигдсэн. Эдгээр яг 4 нот нь яг тавцсан байна. Тэгэхээр хүүхдүүд та нар 3 дахь шугамынхаа мөрийг тоглож сурчих юм бол 4 дахь шугамны мөрөн дээр яг тавцсан гэсэн үг. За одоо цаашаа харъя. Төгсгөлийн 2 такт маань харин өөр байгаа. За одоо
1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. 1-ий, 2-ий гэд хагас нот бариад пауз аваад дуусгана. За одоо бүгдээрээ нэг нотоо эхнээс нь сайхан хараарай. За 1-р мөрөө тоглоод сурчих юм бол 2 дахь мөр нь яг давтаж байгаа. За 3 дахь мөрөө тоглоод зөв тоглоод сурвал за 4 дахь мөрөн дээр давтаж байгаа. Эхний 2 мөрийг тактыг давтаж байгаа. За төгсгөлийн 2 тагт харин өөр байгаа. Тийм учраас яг энэ тагтаа анхаарал тоглох нэ. За одоо бүгдээрээ эхнээс нь дуустал нот орндуулъя. Асуулт анхааралтай тоглоорой. За одоо бүгдээрээ бишгүр хөгжмөдөрөө тоглож сурья. За хамгийн ихний 2 такт. И. Раз. За дахиад татаа тоглоё. Раз. За цаашаа үргэлжлүүлээд 3 дахь 4 дахь такт. Раз. За дахиад татаа тоглоё. Раз. За одоо эхний 4 тагтаа үргэлжлүүлэн тоглоё. Эхнээс нь дуустал. И. Раз. 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 За одоо багш нь сая 2 удаа давтаж тоглосон. За яагаад 2 удаа давтаж тоглосон бэ гэхээр эхний 4 тактыг яг үргэлжлүүлээд дараагийн 4 такт нь яг адилхан байгаа учраас багш нь давтаж тоглосон байгаа шүү. За бүгдээрээ сая эхний 8 тактаа тоглож сурлаа. Одоо цаашаа үргэлжлүүлээд 9 10 дахь тактыг багш нь тоглож үзүүлье. И. За дахиад давтаа тоглоё. За энэ хэмжээг анхаарч тоглоорой. 11 12 дахь такт. Анхааралтай хараарай. Раз, раз. Раз, раз. За одоо бүгдээрээ сая сурсан 9-өөс 12 хүртэлх тактаа нэг тоглож үзье. Таслахгүйгээр дуустална. И. Раз, раз. За дахиад давтаа тоглоё. Раз, раз. За цаашаа үргэлжлүүлээд сурья. За 9 10 дахь тактыг цаашаа үргэлжлүүлээд яг давтаж бичсэн байгаа тийм ээ. За цаашаа үргэлжлүүлээд 13 14 дахь такт шүү. За энэ бол яг давтаж бичсэн байгаа учраас яг давтаа тоглолчихно. За одоо төгсгөлийн 2 такт. За энэ бол ялцчгүй өөр байгаа. За багш нь зааж өгье. Анхаарал дараарай. Раз, раз. За дахиад хараарай. Дахиад тоглоё.
Раз. За хурууны нэлээд шилжиж хөдөлгөөнөд орж ирж байгаа учраас анхааралтай хараад тоглоорой. За одоо бүгдээрээ эхнээс нь дуустал тоглоё. Анхааралтай хараад дагаад тоглоорой. Раз. За одоо бүгдээрээ эхнээс нь дуустал төгөлдөр уур хөгжимтэй тоглоё. За хүүхдүүд та нар төгөлдөр уур хөгжмөө сонсоод дагаад тоглоорой. За ингээд өнөөдрийнхээ хичээлээр бүгдээрээ бишүүр хөгжмийнхаа нотны хэсгийг тоглож сурлаа. Сурсан бичлэгээ багш руугаа явуулаарай. Самбар дээрх нотоо анхааралтай хараад тоглоорой. За ингээд хичээл дуслаа. Түр баяртай.